өргөн туслахаа үйлчлээ үзүүлээ энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за тэгээ Монгол байгаль хамгаалалтын зэрэгсэн гурван чааштай бүтээгдэхүүнийг зах зээл хэрэгтэй нийлүүлээ чи хэрвээ мөрдөж баримталж ажиллах за тэгэж мөрдөж баримталж ажиллаж байгаагаа үндсэндээ бүрдүүлсэн. За тэгэхээр үйлдвэрлэгч бол нөгөө олон нийтийн энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас энэ органик хүнсний асуудлыг бол тухайн өөрийнхөө одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахтаа бол бас тодорхой алдаануудыг гаргаад байна. Зөрчлийн тухай хуулийг зөрчөөд байна. Дээрээс нь бас Монгол улсын органик хүнсний тухай хуулийг зөрчөөд байна. Хүнсний тухай хуулийг зөрчөөд байна. Энэ асуудлыг бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартайгаа хамтраад за тэгээд өнөөдөр бол энэ томоохон телевизүүд энэ хэвлэл мэдээллийн одоо энэ цахим сайтуудын одоо удирдлагуудад бол албан шаардлага хүргүүлж байгаа. Энэ маань юу байна вэ гэхээр бүртгэлгүй, баталгаажлалтгүй ийм органик хүнсийг органик гэж одоо сурталчлаад байна. Манай хэвлэл мэдээллийн. Тэгэхээр энэ асуудлыг одоо таслан зогсоогооч ээ. Тэгэхээр баталгаажлалтгүй хүнсийг органик гэж хэрвээ одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан тохиолдолд бол зөрчлийн тухай хуулиар 5 сая хүртэл төгрөгийн торгуултаа байгаа. Манай яам хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, за өөр мэргэжлийн яамтын ерөнхий газар гэсэн энэ дөрвөн байгууллага нийлээд хамтарсан одоо тийм удирдамжийн дагуу бол нийт одоо Монгол улсын хэмжээнд одоо танил судалгаа явуулсан байгаа. За энэ танил судалгаанд бол нийт 360 одоо зах худалдааны төв дэлгүүр бүхэлд худалдаалж байгаа 9300 гаруй нэр төрлийн одоо бүтээгдэхүүнд бол энэ органиктай холбоотой хуулиар одоо органик байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн энэ мэдээллийг бүтээгдэхүүн дээрээ тавихын тулд хүмүүс бол заавал үйлдвэрлэгч нар органик хүнсний тухай хууль дагалдарч гарч байгаа дүрм журмыг бол мөрдөж баримталж ажиллах ёстой. За тэгэж мөрдөж баримталж ажиллаж байгаагаа хүнлэнгийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулсан байх ёстой. Тэгээ баталгаажуулсан ийм одоо хүнсийг энэ одоо тэмдэглэгээ мэдээлэлтэй зах зээл дээр гаргах ёстой. Хамтын баталгаажуулалтын байгууллага сайн дурын үндсэн дээр нэгдсэн учраас энд бол нөгөө нэг ашиг сонирхлын зөрчил бусад төрлийн одоо өмнө нь одоо хүнлэнгийн баталгаажуулалтын байгууллагаар одоо нөгөө юу лээ тийм одоо нөхцөл байдал бол үүсэхгүй. Яагаад гэвэл бид нар одоо манай энэ органик хөгжил хамтын баталгаажуулалтын байгууллагаар бол нийтдээ эхний үүсгэн байгуулагчаар 8 байгууллага гишүүн нэгдсэн байгаа. Энэ үүсгэн байгуулагчдын гол нэгдэл нь бол үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр оролцогч талуудын ашиг сонирхол нь нэгэнд ор хөндөгдөх энэ хүмүүс органик хүнс үйлдвэрлэлийг хамтдаа баталгаажуулах ийм зорилготой байгууллага. За тэгээд хэрэглэгчд бол заашгүй тэмцэхсэн байна. Хамгийн анхны яг жинхнээс хамгийн үүршийн бүртгэгч нь үүршийн бүртгэгч үйлдвэрлэлийн процессээр органик байж үеийн бүхий. За манай нийслэлийн хүнстэй сургалтуудын 2018 онд